Улаанбаатарын иргэн хүнтэй яасан их хүн халамжлагдаг юм бэ? Нэг жоохон болооч бас нэг төр маань төмөр нүрээ гаргаж тий. Хүн одоо халамжлаад байгаа тэр хүмүүс ч юу ядуу хүмүүс ч талхаа олох бол тэгээд карт маань одоо ажил хийхгүй шүү. Тэгэхээр тэрийг жоохон болоод эцсийн үсгэж байгаа одоо энэ бүтээн байгуулалтанд оруулах та. Тэгвэл тэгээд аюул залуучууд халамжлагтай байж идэм байж. Зүгээр өнөөдөр нэг бодол жишээ би зүгээр бас ингээд иргэний нийгэм байгуулсан үнэ л дээ. Зүгээр шүтэн дээр очиж очих нэг хүнийг дараа 3 хүн явж ич тэр чих нүгээр халамж авч байгаа хүн бол би сайн бодогдоод хэлмээр санагдаад таана. Тэгээд одоо иргэний нийгэм тэр бүхэн хитэн хүн одоо хүртэх юм бэ тий. Тэгээд өсвөр хийж байгаа юм чинь одоо урд оны өсвийн политикж байгаа гүйцэтгэлээ ерөөсөө зэрэгцүүлж ярихгүйгээр ингээд шууд хитэн тоо тавиад байгаа. Тэгэхээр чинь одоо бас энэ иргэд маань яг хүн болгон бид шиг одоо төсөлжүүлж болохоор ойлгож байгаа юм уу тий. Тэн дээр бас ингээд дараагийн жилийн төсөлтэй бас хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр харьцуулж ярил бас хүмүүс ойлгох найр өөр байна. Тэгээд энэ төс юуныхаа иргэний төр бүнд өгөөж хамлалтаа одоо тэгээд халамж өгөө татвар хатгаараа байдаг чи би Улаанбаатарын иргэн хүндийн Сүхбаатар бүрээ тойрон 50 хэдэн жил амьдарч чинь бид юусэн халамж авчихдаггүй энэ жил ганц удаа нэг эмнэлэг төвтэй нэг станы өнгөө хөвтөж тэрэндээ тойр 5 онсон л да. Гэхдээ бас жоохон баярсан. А гэхдээ эмнэлгийн хэцүү байлаа шүү. Хуучин юмараа тэгээд эмнэлгийн асарч нь солиушн одоо нэг гарын цайлгаж тариагаа хэлж нэг бүсээ хавахгүй гарч ирсэн. Өгөөгөө усад бүсэн хавцсан хажууд хэцүү харагдаж байна. Ийм л шүү дээ манай. Чи одоо бид нэр тэр халамжийг хааж болилтоо болов. Улаанбаатар яг их би ингэж шүүмжтэй байгаа. Өдөөний бахан ажилгүй тийм хэр талын нэг малтар байсан хүмүүс ирээд халамж аваад насаараа бид нэр ингээ Улаанбаатар хотоо хөгжүүлсэн гэж сэтгэл санаагаа зөвсөсөн биднэрт одоо нэрэн жоон гэдэг юм өсөлттэй юугаа жоохон чанар тийм юм хатуу нуур хаталтаа